За оюу толгойн гэрээний асуудлаар бол анхнаас нь би дэмжиж байгаагүй. Тийм ч учраас улсын их хурлын дараа томилогдоод миний анхны гаргасан улсын их хурлын 103 дугаар тогтоолгоо 103 дугаар тогтоолоо Дубайн гэрээг хүчингүй болох Монгол улсад ашигтай болох ийм тодорхой шаардлагатай улсын их хурлын тогтоолыг баталж тэрний дагуу яриа хэлцээ өрнүүлж явсан. За харамсалтай нь хамгийн гол асуудал болох зээлийн хөв бууруулах асуудал хаягдсан юм билээ. Зээлийн хөв өндөр байгаа нь бол зардлыг өндөр болгож манай 34%-ийг үргэлжлэхгүй болгож одоо хүүгийн аргаар зардлыг өсгөж байгаа юм нөхцөл гэж үзэж бид нар бол яриа хэлцээрийг эхлүүлсэн. Ер нь оюутлоготой бүх талын яриа хэлцээрийг болж арбитрийн шүүгээр ч гэсэн маргаж байгаа. За ингээд тодорхой амжилтанд хүрж байсан боловч энэ санаатаа санамсаргүй боловч өнөөдрийн энэ огцруулах үйл ажиллагаанууд засгийн газрын легитим чанарыг тодорхой хэмжээгээр сулруулж сая одоо хилцэгч салуудын хувьд ч гэсэн бас мэтгэл үнэмшил сулрах дараагийн засгийн газартай ярилцсан шийд юм уу энэ докторгүй байдалч одоо бүх бидний үйл ажиллагаанд цөрөг. За ингээд оюутлогын асуудлыг дуусгахад одоо бидний Монгол улсад ашигтай болох зорилгоор одоо бүх талын үйл ажиллагаа явуулж байгаа, зардлыг өсгөж байгаа сая дээр авилгал хэлэх бол асуудлыг ч гэсэн өнөөдөр бид нар манай тусгай албад илрүүлэн шалгаж 10 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой асуудал энэ илрүүлэн шалгаж байна. Энэ бол Монгол улсад ашигтай болохын төлөө тэгтээ гадаадын хөрөнгө оруулалтыг доктортой байдлыг хангах нь зүй эсний хэрэг боловч Монгол улсад ашигтай болох бүх талын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна гэдэг хэлж.